Танд хэрэгтэй үгийг хэлэх өнөөдрийн өглөөний хүн хэн байх бол? Таныг түүнтэй холбох төлгөөн Их дэлхий радио 107. Их дэлхий радио 107. Өглөөний хүн. Хөдөлмөрчд. Пуучнаар бол өнөөдөр олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр маань нэгэн. Дэлхийн нийтээр жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашигыг хамгаалахад эвлэлдэн нэгдэж эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай. Майнигны баяр эртнээс улбаатай. Эртээр үед хүмүүс энэ баяраар газрын болон үржил шимийн бурханд мөрөгдөг байж. Харин дундад зууны үед уг баярын мөн чанар нь өөрчлөгдсөн байна. Шинэхэн түүхэнд маань нэгэн ажилчин ангийн тэмцэл эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон юм. Эртээр үед хүмүүс газраа хагалж үр суулгасны дараа тэдний хаврын их ажил талаар бололгүй сайн ургац авахын төлөө маань нэгнийг ёсон тэмдэглэдэг байжээ. Харин 18 дугаар зууны хүртэл энэ баяр улаан өндөгний баярт дарагдаж анзаарахгүй явж ирснийг нь Оросын 1-р Петр хааны үед өргөн улныг хамарсан баяр болгон тэмдэглэж тухайн үедээ Кокуй гэж нэрлэдэг байж. Харин Москвагийн хан тус хотод амьдарч байсан европчуудаас энэ уламжлалыг дамжуулан авсан ихсруулж байдаг. 5 дугаар сарын 1-нийг тохион тэмдэглэдэг энэ баяр үндсэндээ Славян үндэснүүд тэр дундаа Оросууд анх санаачлан тэмдэглэж ирсэн баяр гэж болно. Харин маань нэгний баярыг хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгож тэмдэглэдэг болсон их үүсэл Америк нэгдсэн улсад 1886 онд болсон үйл явдалтай холбоотой. Америкт 5 дугаар сарын 1-ний өдөр хөлсний ажилчид нэг ажил олгогчоос нөгөөд шилжиж болдог ганц өдөр байж. Харин тэр жил ажилчид ажлын цагийг 8 цаг болгохыг шаардаж 40 мянган хүн ажил хайсан байна. 1886 оны 5 дугаар сарын 1-нд Америк нэгдсэн улс Канадын социалист байгууллагууд ажилчдын эрх ашигыг хамгаалж цуглаан зохион байгуулсан аж. Энэ жагсаал цуглааныг цагдаагийн хан хөөн тараахад хэд хэдэн жагсагчид амь насаа алдсан байна. Ажилчид үүний хариуд эсэргүүцэл үзүүлэх үеэр анархистууд бөмбөг дэлбэлж цагдаа нар амь насаа алдсны бурууг 4 ажилчинд тохиж дүүжлэн хороосон түүхтэй. Тэдэнд оноосон ял дараа нь хилс байсныг тогтоож дурсгалыг нь хүндэтгэн 1889 онд болсон 2 дугаар интернационалын их хурлаар 5 дугаар сарын 1-нийг бүх дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон зарласан билээ. 1890 онд Варшавын 10,000 ажилчид 1886 онд буудуулсан Чикагогийн жагсагчдын дурсгал зориулж ажил хайлт зарласан байдаг. 20 дугаар зууны ихэнх гэхэд хувьсгалт маань нэгний баярыг олон улсад өргөн тэмдэглэж эхэлжээ. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ өдрийг албан ёсны тэмдэглэлт баяр болгон Майн баярын анхны жагсаал 1918 онд Оросын Ходынскийн талбайд болж байв. Харин монголчууд 1922 оноос Майн баярыг анх тэмдэглэдэг болсон тухай баримт үндэсний архивын газрын сан хөмрөгт хадгалагдсан үлджээ.